50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотор. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий эзэмхати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Та бацхан үзэгчтэй та бүхэнд энэ 7 хоногийн мэндийг хүргье. За гадаач коток байна да. Маргааш өглөө бүр л янзын сайхан коток болох байх. Өнөө өглөө бас дажгүй сайхан коток байсан. Болгоомжтой яваарай гэж хэлье. За үндэсний лотерейн өнөөдрийн дугаар мэдээж 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуураар эхлэх болно. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур бол та өөрийнхөө тавьсан бооцоо 500 дахин үржүүлж авна. За мэдээж таны тавьсан бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой. За тэгээ бодохоор зэрэг 500 төгрөгөө та 5000 төгрөгөө та 500 төгрөгөө та 500 дахин үржүүлээ авахаар 250,000 төгрөг гэсэн. За ер нь одоо ямар нэгэн хөрөнгө оруулалт аз таарах марах тохиолдлоор өөрийнхөө бооцоо 500 дахин өсгөж авах боломж үндэсний дотроогоос өөр нэг олон байхгүй хаа. За эхний тоо 6, дараагийнх нь тоо бас 6 байна. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр туугийн ажилтаа байгаад өөрийнхөө өндөр хувилбарыг явуулсан, өндөр дүүгээ явуулсан. Дүү маань 6-9-ийн тоог ялгадгүй хүн байсан. Гэхдээ энэ бол ихлээр би ч гэсэн ялгахгүйсэн нөгөө. 6-аас нь айгүй хэцүү байхгүй. Та ч гэсэн хэрвээ энд ирээд хөдлөх юм бол юу өндөр битээрээс 7 дээр болно шүү айгүй. За дараагийнх нь 3 байна. 66 3. За 4 дахь тоо. 4 дахь тоо. Хэд гисэн тоо байна? Өндөр хамтдаа харъя. Ер нь бол ердөө 4 тоол таах юм байна ш. Тэгээд өөрийнхөө тавьсан 500 төгрөгийг 500 дахин өсгөөд авч чаа. За хамгийн сүүлийнх нь тоо 1. За. Хамгийн сүүлийнх нь тоо 1. Үндэсний лотерейн зарагдж байгаа газруудад очих юм бол энэ танилцуулгыг маш сайн хараарай. Яаж хожих юм гэдгийг мөн дээрэс нь одоо энэ бол үндэсний лотерейн одоо та өөрийнхөө тоог бөглөх тэр тухайн тасалбар. За эргүүлээд танд төр байж гараа. Одоохоо. Эргүүлээд танд ийм тасалбар өгнө. Плед маягийн тасалбар өгнө. Энэ бол бөглөх хэсэг. Энийг бол тэндээ үлдээн. Тэр бүгэлсэн тоотой ийм тасалбарыг ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоо гарч ирсэн байна. 6 3 3 1. За 4D-гээр тоглоход бол их боломжтой. За яагаад боломжийн гэж хэлж байгаа юм гэхээр 4D дээр та яг энэ харагдаж байгаа хавтгай дээр нэг тоо бүглөөд за тэр тоон дээр нэг бооцоо тавиад нэг бооцоо нэг тоогоор 3 удаа тоглож болно гэсэн. За хэрвээ сая таны тоо таараагүй бол та санаа зовлтгүй 2 дугаар зэргийн хонжуур дээр за магадгүй 1 дугаар зэргийн хонжуур дээр гарч ирнэ. Яг одоо бол бүгд хамтдаа 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулж байна. За бас 6 гараад ирлээ. Тэрний дараагийнх нь хэд вэ? 3 гараад ирлээ. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн тооны одоогийн байдлаар 2 нь энд гараад ирсэн байна. За энэ хэд вэ? 7 юм шиг байна. 7 6 3 7. За тэгэхээр та 3 удаа тоглож болох нь ш. 3 удаа. Тийм болохоор л би 6 4D-гээр тоглоод байгаа юм. Энэ бол миний тоглож байгаа тоо. 06 24-д өөрийнхөө төрсөн өдрийг хийцэн. За ийм тоонууд гарч ирсэн байна. 63 73 гэсэн 10 хүн тооны зөрүүтэй 2 тоо гарч ирчтэй. Хослол. За хэрвээ яг тоогоор нь дараалалаар нь танилцуулах юм бол эхнийх нь 6, тэгээд 3, тэгээд 7, хамгийн сүүлийнх нь 3. Энэ дөрвөн тоог л та хэрвээ таач чадах юм бол таны бооцоо мэдээж таны бооцоо бол 500 төгрөгөөс дээш байх ёстой. Хамгийн багаар нь бодоод үзэхэд л 1000 дахин өслөө гэхэд чинь 500 төгрөгөө хийгээл 500,000 төгрөг болгож авч шít. Тэгвэл тэндээс нөгөө гинтийн ашигын татвар гэдэг 40% нь явна. 40% нь явахаар зэрэг хэд үлдэх нь сайн бодохгүй те. За одоо бол
дөрөвдгийн 1-р зэргийн хонжрыг тодруулах гэж байна. 1-р зэргийн хонжир бол та өөрийнхөө тавьсан бооцоог 2000 дахин өсгөж авах. За хамгийн багаар нь бодъё 500. 500 гэж бодоод 500 төгрөгийн билет аваад бөглөлөө 4 тоогоо нэг их ажил орохгүй шүү дээ. Үсрээд нэг за ингээд очиод авлаа барилаа. За эсвэл гинт таарлахад тэгээд авж байгаа шийдвэр бол нэг 5 минут, 3 минут л болно дөө. За эхнийх нь 9, дараагийнх нь 5 байна. 9, 5. Тэгээд та өөрийнхөө 500 төгрөгийг 2000 дахин өсгөж авах. Сая төгрөг гэсэн. Хамгийн бага бооцоогоор бодоход. Тэрнийхээ 400-ийн хямраатай байгаа, жоохон одоо мөнгө төгрөггүй байгаа засагтаа өгч. Тэгээд өөрөө 60% авах юм шүү. За дараагийнх нь 1 байна. Дараагийнх нь 1 байна. 8. 8. 9, 5, 1, 8. За дөрөвдгийн 1-р зэргийн хонжиурын 4 тоо 9, 5, 1, 8 гэсэн 4 тоо байлаа да. За ингээд дөрөвдгээр тоглосон бүх хүмүүст их баярлалаа. За харин одоо 6D-ийн анхаарлаа хандуулаарай. За 6D бол энд байгаа 60 бөмбөлгнөөс энд бол тгээс 6, 1-ээс 6, 2-оос 6 гэх мэтчлэн бүх цифрүүдээс 6 ширхэг нийтдээ 60 бөмбөлөг бий. Энэ 60 бөмбөлөгний гарч ирэх 6 бөмбөлөгний дарааллыг нь яг цав зөв таасан тэр хүн за цор ганц үл таах байлгүй дээ. 2 3-уулаа зэрэг таана гэж байхгүй л гоо. Цор ганц тэр хүн л 50 сая төгрөгийн эзэн болох юм штэ. За үнэхээр 2 аавын хүү одоо азтай байгаад тэг яг адилхан тоо нэг мөчөд бөглөөд гараад ирэх юм бол за тийм боломж бол хархан байхгүй хаа. Хэцүү байна. Жоохон дэлгэрүүлээд танилцуулахад хамгийн ихнийх нь 4 байна. Энд гарч ирэх 6 тооны эхний 5 эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг дарааллын дагуу таах юм бол та сая 500 мянган төгрөг олж байгаа. 2 хүн хожиж болох нь шүү дээ. Эхний 5-ын зөв таасан нэг хүн, сүүлийн 5-ын зөв таасан нэг хүн. Ингүүд 2 хүн байж болж байна. Хэрвээ эхний 4, сүүлийн 4 тоогийн зөв таах юм бол та 150 мянган төгрөг олж байна. Одоогийн байдлаар сая 500 мянган төгрөг хоцсон нэг л хүн байгаа. За 4, 2, 7. 4, 2, 7. Яг ингээ 3 тоо таацсан байгаа л та 15 мянган төгрөг хоцсон гэсэн үг шүү. За 9, 4, 2, 7, 9. За баахан тооны цуглуулга гарч ин да. 4, 2, 7, 9. Тэрний дараагийнх нь хэд байна? 4. 5 хүнлэг 4. За 4, 2, 7, 9 ингээд 5 хүнлэгтэй нийлээд энэ 5 бөмбөлгийг таачих юм бол 5-ын эдгтээ яг дарааллын дагуу таах юм шүү. Тэгэх юм бол та сая 500 мянган төгрөгтэй болно. За яг 600 мянган төгрөгийг улсад өгөөл. Цаана 900 мянган төгрөгтэй шүү. За хамгийн сүүлийнх нь 9. Хамгийн сүүлийнх нь 9. За өнөөдрийн 6D буюу jackpot 50 саяын төлөө тоглосон бүх хүмүүс өөрсдөө бөглсөн тоог хараа сууж байсан баг та. Өдөр ирэх тусам одоо үндэсний лотерейгээр тоглож байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байна. Тэгэд би их баяртай байна. Тэгэд гэхдээ тэр дотроос бас азтай хүмүүс таараасаа гэж би бас хувийнхаа зүгээс бодож байгаа шүү. За эхнийх нь 4, тэгээ 2, 7, 9, 4, 9. 42, 79, 49. 42, 79, 49 гэсэн ийм тоонууд таарсан байна. За одоогийн байдлаар Монгол улсад хамгийн өндөр хонжуурыг өгж байгаа. Өгөхгүй л одоо энд 42 бөмбөлөг өөргө эргэлдээл байгаа. Гэхдээ нөгөө аавын хүүгийн аз л мэдэх гээд байгаа юм да. Нэг дуучин Саран Туяагийн нэг дуу байдаг үлээ. Азтай залуу яасан одтой залуу малуу гэд. Тийм л хүн юм уу эсвэл тийм л нэг хүн хожих юм шиг. Одоо шашин шүтлэг эрхтэй, эмэгтэй, ажил төрлийн байдал, нийгмийн гарал угсаа тэр ерөөсөө шалтгааллахгүйгээр нэг хүн эндээс гарч ирэх 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийн дараалал харгалзахгүй таалаа 120 сая төгрөг. Заавал ийм ярих байл.
За. Нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. За харин 7 дахь бөмбөлөг бол бонус бөмбөлөг юм байгаа шүү. Бонус бөмбөлгийн тусламжтайгаар та 12 сая төгрөг хожиж болно. За энэ тоонуудыг гарч явах хооронд би яаж 12 сая төгрөг хожих талаар танилцуулъя. Эхний гарч ирэх 6 бөмбөлөгний 5-ын таагаар эхний гарч ирэх 6 бөмбөлөгний 5-ын таагаар 7 дахь бөмбөлөг буюу бидний хэлж цаашаад байгаа энэ бонус бөмбөлөгтэй хамтд нь нийт 6 бөмбөлөг таах юм бол та 12 сая төгрөг эзэн бол. Сайн ойлгосон биз? Эхний гарч ирэх 6 бөмбөлөгнөөс 5-ын таагаад 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгтэй нийлүүлээд 6 бөмбөлөгийг таах юм бол 12 сая төгрөг гэдэг шүү. За 11 2 37 17. За одоо 3 бөмбөлөг үлдсэн. За 5 дахь бөмбөлөг 5. Яг энэ 5 бөмбөлөгийг дараалал харгалзахгүйгээр та зөв тааж чадсан болоод хэд вүлээ? 900 мянган төгрөг. Миний хаалаа 900 гэтэр. 900 мянган төгрөг шүү. За 120 сая төгрөг авчрах тоо 23 байлаа. За өнөөдрийн бонус бөмбөлгийг бүгдээр хамтдаа харъя. Өнөөдрийн бонус бөмбөлөг 28. 28. За. Гарч ирсэн 7 бөмбөлийг яг дарааллын дагуу танилцуулъя. Тэгвэл таны таасан тоонд бол дараалал харгалзахгүй гэдгийг дахиад хэлье. 11 2 37 17 5 23 өнөөдрийн бонус бөмбөлөг 28. За ингээд хальтрага гулгаатай байхад одоо машин унаатай за бас явж байгаа бүх хүмүүс болгоомжтой байгаарэ. Тэгээд бас нэх олон машинууд хоорондоо шүргэлцэж энэ бол зүгээр явган шогшд засварын газар бүхнийг бүгдөө баг баярлуулна шүү. За ингээд сайхан амарцгаагаараа дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяр та. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотор. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас C1 телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.